Төрслөгдсөн газар орны нэрүүдийг гол нуур, хангаан нуруудын нэрүүдийг та нарт өгсөн байгаа. За та нарын өөрсдөө хаагсан гол усны нэрийг одоо газрын зургийг хаана байгаа гэж бодож байна. Газрын зургийг аль хэсэгт байгаа гэж бодож байна. За тэр хэсэгтээ байрлуулаарай өгөх. Бидний саяны уйсан шүлэгт хэрлэн гол, онон гол, туул гол дүрслэгдсэн. Мөн буйрнуу, уснуу, төвсгөл нуруу дүрслэгдсэн. Мөн дараагийн бадаг шүлэгт хангаан нуруу, хэвдийн нуруу, алтай нуруу дүрслэгджээ. За газрын зургийнхаа таних тэмдгүүдийг хараарай. Ямар өнгөрүүд харагдчихэ. За манай Дорнод аймаг хаана вэ? Дорнод аймаг. Түлүү түрүү нөгөө газрын зургийг бэлгүүд харагдчихсан шүү дээ. За багш нь танад Монгол орны газрын зургийг бүс бүсээр нь салгаад өгсөн байгаа. Саяны шүлэг дүрслэгдсэн дэлгэсэн тэрлэн шиг одоо Монгол нутгийнхаа газрын зургийг одоо бүгд эвлүүлцгаая. За эвлүүлээрэй бүгд. Бүгд Дорнод аймгийнхаа газрын зургийг таньж байгаа те. Тэгэхээр манай Дорнод аймаг маань газрын зургийн аль хэсэг дүрслэгддэг үлээ. За тэрийгэ бодож аваад эвлүүлнэ. Дэлгэсэн тэрлэг шиг гэхээр тэрлэг гэдэг маань дээш хөвгдөв те. Дэлгэсэн дээш шиг хэлбэртэй. Тэгээд шүү дээ манай Монгол хүмүүс. Баян үлгэн аймагч аль хэсэг туршлагддаг үлээ. За энэ газрын зураг бүтээчлээ. За энэ бүтээчлээ. За дэмжлэг аваад манай хоёр эвлүүлээрэй. За багш нь танад Монгол орны газрын зургийг бүс бүсээр нь салгаад өгсөн байгаа. Саяны шүлэг дүрслэгдсэн дэлгэсэн тэрлэн шиг одоо Монгол нутгийнхаа газрын зургийг одоо бүгд эвлүүлцгаая. За эвлүүлээрэй бүгд. Бүгд Дорнод аймгийнхаа газрын зургийг таньж байгаа те. Тэгэхээр манай Дорнод аймаг маань газрын зургийн аль хэсэг дүрслэгддэг үлээ. За тэрийгэ бодож аваад эвлүүлнэ. Дэлгэсэн тэрлэг шиг гэхээр тэрлэг гэдэг маань дээш хөвгдөв те. Дэлгэсэн дээш шиг хэлбэртэй. Тэгээд шүү дээ манай Монгол хүмүүс. Баян үлгэн аймагч аль хэсэг туршлагддаг үлээ. За энэ газрын зураг бүтээчлээ. За энэ бүтээчлээ. За дэмжлэг аваад манай хоёр эвлүүлээрэй.